Сайн байна уу өдөр минь төргий. Дэлхийн глаукомын 7 хоног гэж ер нь бол жил бүрийн 3 дугаар сарын 2 дахь 7 хоног тэмдэглэл өнгөрүүлдэг. Глауком буюу нүдийн даралт ихс хөвчин нь бол эргэж сэргэшгүйгээр хараа алдалтанд хүргэдэг. Харааны мэдрэлийг гэмтээж захын харааны алдагдлаар илэрдэг өвчин байна. Их тохиолдолд бол ямар нэг зовир шинж тэмдэггүй явцаар агаад хараа алдсны дараа хожуу шатнд хүмүүс мэддэг. Тийм болохоор ер нь аль болох эрт одоо 40-с дээш насны хүмүүс маань жилд нэг удаа нүдний эмчийн үзлэгт хамрагдаад үзүүлэх ёстой гэсэн. Нөлөөлөх хүчин зүйл, эрсдэл хүчин зүйлүүд гэж байдаг. Үүнд болохоор 40-с дээш нас, арьс өнгө, ялангуяа Аз, Африкийн хүмүүс, дээрэс нь удамшил, мөн хит өндөр шил зүүдэг хүмүүс, нүдний гэмтэл, удаан хугацаагаар стероид ийм хэрэглэх зэрэг гэсэн эрсдэл хүчин зүйлүүд идэг. Хэрвээ эдгээр эрсдэл хүчин зүйлүүдээс байвал ер нь жилд нэг удаа нүдний эмчтэй үзүүлж авах хэрэгтэй гэсэн. Илэрх шинж тэмдэг бол энэ нөгөө нэг нээлттэй нүднийхээ даралтны хэлбэрээс шалтгаалаад өөр илэрдэг. Нээлттэй өнцгтөө нүдийн даралт ихсэх хүчин байвал одоо аажмаар захын хараа алдагдаад явандаа төвийн хараа алдагдаж илэрдэг. Хаалттай өнцгт глауком байвал хурц давшилтай илэрх шинж тэмдэг нь нүд хүчтэй өвдөх, толгой талж өвдөх, бөөлжих гэсэн шинж тэмдгүүдээр илэрдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хэлбэрээс шалтгаалаад өөр шинж тэмдэг илэрдэг. Ер нь бол хараа алдах, тэргүүлэх шалтгаан нь бол харааны одоо өөрөө чи ярьж байгаа харааны хугарлын гажиг буюу рефракцийн гажиг уртдаг байхгүй юу? Нэг номерт. Тэгэхээр энэ маань баан цэсний хүүхдүүд бол илбэг тохиолддог. Ялангуяа одоо нөгөө хотын төвлөрөлтөй холбоотой, цахим хэрэглээтэй холбоотой харааны хугарлын гажиг маань ихсэж байгаа. Тиймээс одоо цахим хэрэглээг аль болох багасгах, одоо гадаа агаар салхинд хүүхдүүдийг тоглуулах, алсын хараа ширтэх, ялангуяа компьютер дээр удаан хугацаагаар ажиллах, ойрын хараа шаардсан ажиллагаа хийсний дараа нөгөө 20-20-ийн дүрм гэж байдаг. 20 секунд нүдээ амраах, дасгал хийх ийм зарчмаар бас урьдчилан сэргийлэх боломжтой. Ер нь хүүхдүүдийн хөвчлэн нэг сургуульд орохоор л хараа муу гэдгийг мэддэг байхгүй юу? Тэгээд ялангуяа нэг нүдний хараа нь муу, нөгөө нүдний хараа хэрвээ сайн байх юм бол тэр болгоо анзаарахгүй явсараа насан туршаа хойно анзаарах юм. Тийм тохиолдол их байдаг. Одоо хэрвээ ингээд насан туршлээ хараа муу гэдгийг мэдэхгүй, тохирсон шилээ зөөхгүй ингээ яваад ивэл залхуу хараа гэд бас үсчдэг. Шилээр засрахгүй болчдөг гэсэн үг байхгүй юу? Тэрийг залхуу хараа гэж хэлж байна. Дөгөж төрсөн хүүхдийг одоо жишээ нь ингээд хүүхдүүд бол юм дагаж харах, тий, тод өнгийн зүйл дагаж харах. Хэрвээ одоо 2-3 нас хүрчээд хүүхд маань нэг нүдээ ингээд нүдээ нухлах ч юм уу, эсвэл нэг нүдээ аних, нарны өдөс харж чадахгүй нэг нүдээ аних, иймэрхүү шинж тэмдгүүдээ ер нь бол тэр хүүхдийн тухайн нүд маань хараа муутай байх эрсдэлтэй байна гэсэн. Тийм болохоор нүдийн эмчтэй хандах хэрэгтэй гэсэн. Манайд бол нүд судлал нийцлийн тасаг маань бол 10 эмч, 10 сувлагчийн хүрэлтгүүтэй ажилладаг. Болохоор 3 цонхоор маань өдөрт бол 150 орчим хүн өдөртөө үйлчлүүлдэг байгаа. Энэ дунд бол тэргүүлэх өвчнүүдийн нэг дугаарт бол харааны хугарлын гажиг, 2 дугаар нь болрын настай холбоотой болрын цайлт, за 3 дугаарт глауком өвчин бол орж байгаа.